Taming the Wild Steppe, 1480s to 1600s. Moscow and Great Horde. The Ugra standoff reconsidered. Москва ба их Ордон Уграгийн тулгуурлыг дахин хэрэгжүүлв. Throughout more than 200 years of its history, Golden Horde, a powerful confederation of nomadics and semi-nomadic tribes dominating the vast territory western Siberia to Moscow, withstood numerous challenges from constituents of its enormous empire as well as outsiders. But by late 1470s, Golden Horde was in irreversible decline. It had become irreparably split between warring members of Chinggis ruling families. The rivals were based on peripheral regions of Golden Horde's territory, in Khanats of Kazan, Astrakhan on Volga, Crimea, and Tumen in western Siberia. Core of Golden Horde remained a nomadic confederation known as a Great Horde, Большая Орда, which roamed the steppe between Don and Yaik rivers. The Hans of Great Horde considered themselves successors to the Hans of Golden Horde and attempted continually to reassert their authority over other entities of the former Golden Horde. 200 гаруй жилийн туршид оршин тогтносон түүхэндээ Алтан Ордон болвол Баруун Сибирээс Москва хүртэл хөргөн удам нутаг дэвсгэрт давмгайлсан хагас нүүдэлчин болон нүүдэлчин овг аймагуудын хүчрхэг холбоо байсан. Тэгээд энэ Алтан Ордон бол бусад харийнхантай адилхан эзэнт гүрнийхээ захиргаанд байгаа олон янзын хүмүүсийн янз бүрийн сорилт, шалгаралттай нүүр тулгарч байсан. Гэхдээ 1470-аад оны сүүл үеэс эхлээд Алтан Ордон бол уналтын байдал руу орж эхэлсэн. Ингээд Чингис хааны ухсааны гэр бүлийнхний дунд эвлэршгүй зөрчил, хуваагдал үргэлжилсээр байсан. Алтан Ордны нутаг дэвсгэр бол Алтан Ордон ингээд нутаг дэвсгэрийнхаа хүрээгээр Астрахань, Волга дэх Астраханы хамт улс, Казаны хамт улс, Кремийн хойг дахь Кремийн хамт улс болоод Баруун Сибирийн Тюмений Ордон гэсэн дөрвөн том хэсэгт хуваагдсан. Алтан Ордон ингээд зөвхөн Алтан Ордон буюу Их Ордон гэдэг нэр л одоо и Дон мөрнөөс яг голын хоорондох горон зайг захирсан дэглэм нь Их Ордон буюу Большая Орда гэдэг нэртэй үлдсэн тийм нүүдэлчин аймгийн холбоо болж үлдсэн. Гэхдээ энэ Их Ордон өөрийгөө Алтан Ордны хууль ёсны залгамжлагчид гэж үзэжсэн бөгөөд бусад ботрон гарсан хэсгүүд нь Их Ордны захиргаанд байх ёстой гэж үзэжсэн. It was at this time in 1474 that the departing envoy of Grand Prince of Moscow, Ivan III, was given detailed instruction about how to respond to various issues that Crimean Khan Mildigre might rise. In anticipation of Mildigre's insistence on Moscow's help against Khan of Great Horde Ahmad, envoy was directed to reply that Moscow couldn't break relations with Ahmad because patrimonial lands of Grand Prince and Ahmad Khan have a common steppe frontier, and every year Ahmad Khan comes to his pastures near by Surin's land. When in the following year Mildigre suggested similar terms of alliance, and exasperated Russian envoy explained that if Grand Prince were to declare war against Ahmad, then Moscow would have to face two enemies on two fronts, Kazimir IV, the king of Poland and Lithuania, and Ahmad Khan of Great Horde. The Grand Prince had yet to overcome his fear of a direct challenge of Ahmad Khan and was interested only in Mildigre's help against Poland and Lithuania. Бараг энэ үед буюу 1474 онд
Москвагийн их хаан 3 дугаар Иванаас Кремийн хаан Менлиг ирээд илгээсэн элчтэй Кремийн хааны асууж магадгүй асуултууд хэрхэн хариулах тухай нарийн бичлсэн заавар тэмдэглэсэн байдаг. Ингээд Кремийн хаанаас их ордны хаан Ахмадын эсрэг тэмцэхэд Москвагаас тусламж хүсэж ятгаад байгаа Менлиг ирээд гэрээгийн ятгалзыг одоо сүрхийн тулд Москвагийн элчин дараах хариулт өгөх хэрэгтэй. Үүнд Москва болоод Ахмад хаан болвол одоо ноёд язгууртнуудын захирч байгаа нутаг дэвсгэрийнхээ хувьд их ван болоод Ахмад хааны нутаг дэвсгэр тал нутгаар хилдэг. Жил болгон Ахмад хаан өөрийнхөө нутгийн одоо Москвагийн хилтэй хамгийн ойрхон хэсэгт байнга ирдэг. Тийм учраас их ордонтой харилцаагаа шууд тасалж чадахгүй гэж хариулах хэрэгтэй гэж. Ингээд дараа жил нь буюу 1475 онд Менлигээ Оросын элчид бол найрамдлах тогтоох санал тавьсан. Ингээд харин үүнд нь залхсан Оросын элч бол хэрвээ Менлигээ буюу Кремийн хааны хүслийг хүлээж авах юм бол Москва хоёр талдаа дайсантай болно. Нэг талд Польш, Литвийн хаан 4-р Казимиш, нөгөө талд бол их ордны хаан Ахмадтай зэрэг тулдах хэрэгтэй болно. Тийм учраас Москва бол Кремтэй холбоо тогтоож найрамдаж чадахгүй байсан. Гэхдээ энэ үед бол Москвагийн их хаан өөрийн айдсыг даван туулж Ахмад хаантай нүүр тулгарах шаардлагатай болсон. Тийм учраас Менлигээ болоод Менлигээд Польш, Литвийн эсрэг тэмцэхэд туслахыг илүү их сонирхож байсан. Crimea and Moscow had much in common. Both were locked in a struggle against traditional foes to recover their previous loss. In the case of Moscow, the issue was loss of territory, the old Russian land, which were now under Lithuanian rule. For Crimea, it was a fight over supremacy in former Golden Horde and regaining from Ahmad those people and herds that Menli insisted belonged to his father. It was to be an alliance of two marginal rulers rapidly assuming major roles in regional politics. Крем болоод Москва адилхан байсан. Хоёулаа хуучин дайснуудад алдсан охирлоо барагдуулах гэсэн энэ тэмцэлтэд төвжигдсэн. Тэгээд Москвагийн хувьд бол гол асуудал нь одоо Литвийн захиргаанд ор байгаа хуучин Оросын газар нутгийг эргүүлэн авах гэдэг нь гол асуудал байсан бол Кремүүдийн хувьд бол Алтан ордны Алтан ордны үеийг захирах хууль ёсны эрхийг авах гэсэн. Тэгээд энэ Менлигээгийн эцэгт захирагддаг байсан улс мал сүрэг эд хөрөнгийг эргүүлэн Ахмад хаанаас авах гэсэн ийм хоёр асуудал байсан. Ингээд энэ хоёр удирдагч бол хоорондоо найрамдлын хилцээр байгуулснаар энэ хүү бүс нутгийн орон нутгийн улс төрийн одоо амьдралд хийхэн өөрчлөлтийг авч ирэх боломжтой болж байна. In April 1480, Ivan wrote to Menligee proposing an alliance against both Poland and the Great Horde. Ivan was finally compelled to seek closer ties with Crimea, not only by his increased confidence after momentous victory over Novgorod or treaty of alliance between Poland and Great Horde against him, but also by shifting winds of steppe politics. Menligee, having survived several coups that now had been put firmly back on the throne by Ottoman army, and his brother and former rival Nurdevlet had left his exile in Poland and offered his service to Ivan. Advantage of Moscow and Crimean alliance were obvious to both sides. Nurdevlet, the potential pretender to Crimean throne, was neutralized
as long as Moscow and Crimea remained allies and friends. Mutually profitable trade could continue and expand. Crimean raids were channeled away from the Muscovite frontier towns and villages toward the Polish and Lithuanian frontiers, and their traditions voice, Poland and Great Horde would face a powerful military alliance of Moscow and Crimea. 1480 онд Москвагийн их ван Иван Кремийн хаан Менлиг ирээд их ордон болоод Польшийн эсрэг холбоо байгуулах хүсэлтэй байсан. Иваны энэ хүсэл бол тал нутгийн улс төрийн амьдрал өөрчлөгдөн байгааг харгалзсан төдийгүй дөнгөж саяхан түүний эсрэг их ордон болоод Польшийн хооронд найрамдлын хилцээр байгуулсан нь аюул санал учруулж байгаа. Мөн Новгородын ванг ялж чадсан тэр түүхэн баяр багтлынхаа үед энэхүү Кремийн хаан тулстай эвсэж ойртох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Кремийн хаан Менлиг Грэгийн хувьд бол тэрээр түүний эсрэг хаан ширээг нь булааж авах гэсэн хэд хэдэн тэмцлээ тисч туулан гарсан бөгөөд одоо түүний Османы эзэнт гүрний цэргийн дэмжлэгтэйгээр хаан ширээнд суух гэж оролдсон түүний ах жинхэнэ өрсөлдөгч нүрдэвлээд Польш дэх цөллөгөөс зугтаж Москвагийн Иванд дэргэд очиод үйлчлэх болсон. Ингэснээр Москва болоод Кремийн хооронд найрамдалт харилцаанд бол маш том давуу тал бий болсон бөгөөд энэхүү давуу тал нь Кремийн хаан ширээг дахин булааж авахаар оролдож магадгүй нүрдэвлээд Москвагийн нутаг дэвсгэр дээр хэдий удаан хугацаанд байна төдий хэмжээгээр хоёр Кремийн талтай бол Москва найрамдалтай харилцаатай найз нөхдийн холбоотой байх. Ингэснээр аль талдаа ашигтай төдийгүй хуучин худалдаагаа үргэлжлүүлж улам хөгжүүлж мөн Кремийн Москвагийн хилийн хотууд руу довтолдог энэ байнгын уулга довтлогоог удирдан чиглүүлж Польш, Литвийн хил рүү шилжүүлэх боломж ийм давуу талыг Москвагийн талд авч ирсэн. Харин үүний үр дүнд бол Польш болоод их ордон болвол Москва болон Кремийн хооронд тогтоож байгаа энэ цэргийн холбооны ийм хүчрхэг аюултай холбоотой нүр тулгарч эхэлсэн.